Би жоохон далийцсан байна те. Та нарт бол энэ хоол харагддаг байсан болоос хоолоо оруулах юм бол би өөрөө гарахаа билж гээд. За ямар ч гэсэн бичлэгээ эхлүүлье. За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Биний ТV тартай морил. Тэрхэн дугаараар би ямар бичлэг хийх юм бэ гэхлээр би шинэ байрандаа нүгээд ирсэн. Ганц нүүлгэлтийн бичлэг бол биш. Зүгээр идэх бичлэг байгаа. Идэнгээ та ихтэй ойрын үед болсон зүйлүүдээс буу халаад тэгээд яагаад 10 хоног бичлэг хийгээгүй ч юм уу тиймэрхүү талаар ярихыг хүсье. Тэгээд өнөөдрийн миний идэх хоол бол солонгос хоол байгаа. Чаа. Хараагаа ойр бичлэгийг нэг сонирмох юм. 8 гэж ажилласаа тараа тэгээд гэртээ ирэх гэсээр итлээс болгоо тэгээд жоохон хоол молоо халаас малаагаад бэлдээд камера тавьж байваа. Ингээд 10 болчлоо. Тэгээд ажилласаа тарж ирсэн. Жоохон ядарсан царай тарагч нь. Зүгээр өстэй тий. Хоолоо ямар ч идэхгүй бол Ой, баг аварч байгаа ганц зүйл бол хоол л энэ да. Би ихтэй маргаашнаас дэглэн барих гэж байгаа. Өнөөдөр л яг сүлэх. Жаа хатуу болсон юм даа. Гэтэ амт нь бол Хамаг тахнаа тахаа. Тэрнээс амсаа. Хасим. За халаагүй байна. Халаач өдөр. Та нар тэгээд энэ хугацаанд юу хийж явдаа? Солонгос хоолыг солонгос кино үзээд идэх бас амар гоё шүү дээ. Тэгээд яг хоолтойс гарах юм бол. За би ард юу хийсэн бэ гэхлээр нүүрсэн. Би шинэ гэрээ арай жоохон тогтжуулж амжаагүй байгаа. Дээрээс нь би өөрөө айгуу завгүй болсон. Би нэг шинэ ажилд орсон байхгүй юу? Нүүлгэлтийн хажуугаар ажилдаа яваад, ажилдаа явахын хажуугаар нүүлгэлтийн амиг янзлаад тэгээд ер нь байсаар агаад ер нь бол амар завгүй байлаа. Тэгээ нүүн гэдэг бол бас л хүнд даваа юм байна. Тэгээд яжхад нь би бүр юм чих одоо юмнуудтай ямар ч их хогнавштай зүгээр л нэг ор тэгээд нэг 2 чим дам тэмглэн болох юм болоо гэсэн чинь бараг 12 цаг юм болоод амар сонио нүүлгэлтийн компаниар нэг Монгол ахаар нүүлүүлсэн байхгүй юу. Тэгээд тэр аах болохоор ганцаараа ирсэн. Тэгээ тийм болохоор би бас ингээд хамт тусдаа. Одоо байгаа гэр болохоор 4 давхарт байдаг байхгүй юу. Тэгээ 4 давхарлаа би бас тэр хүнд ачаануудыг ингээд зөөгөөд ингээд тэр ах туслаад ингээд явж байгаа байхгүй юу. Би ч нөгөө нэг удаа нүүлгэлтэнд яваад бүр амар хаширсан юм штэ. Тэгээд яг тэрийгээ дахиж мэдрээ. 2-3 давхрын хооронд ирээл юу вэ дахиад 2 давхар аваа мó яг дэше хараад бүр ингээд амьсгаад авчтаал. Би тэгээд бараг тэр нүүлэл тэгээд бараг 2 хил турсан баха. Гэтэ бас яг шинэ гэртээ ирчээд юмнуудаа бас янзлаад байж хахна уул нь гоё юм бэлээ болон зам автай юм бол дааж би нөгөө нэг завгүй байсан болохоор тэгэл дуусгандаа хэзээ нэг өдөр дахиад шүл хөрчлөө штэ. Догбугийн дээрээ кимбаба дүрээд идэх хамгийн гоё. Энэ соусын дээр нь ингээд дүрээд. Надаас хизээж урахгүй зүдэг хоол. Бихтэй маргаашнаас дийлмээр наа. Тэгээд бас шинэ ажилд орсон. Ямар газар орсон бэ гэхэлэр тийм тавилгын дэлгүүр, амар том тавилгын дэлгүүр. Тэгээд тэрнийх нь кассан дээр нь ажилладаг. Тэгээд ер нь амар гоё. Одоо явж эхлээд бараг 7 хоног болсон юм шүү. Тийм шүү, бараг 7 хоног болсон юм байна. Тэгээд нэрээ нүүлгэлт гиснээс нүүлгэлт хийх тэр явцсан бас амар ёо амар юм билээ. Нөгөө нэг тийм гэрээ мэрээ гээл те тэгэл байраа хайж магаал гэ миний хувьд ер нь бүх юм анхных байсан болохоор
ер нь амар том сургуунж болж авч байна. Амьдралтаа бас анх удаа ингэж өөрөө ганцаараа нүүж үзчихээ. Тэгээд бас зуучлуулсан хүндээ бас жоохон хуурдаг даадч гэх юм уу. Анх ярьжсэн мөнгнөөсөө бүр илүү мөнгө болж молоод би бүр амар бухимдсан заяа ингээд. Тэгээ сайн өглөө өглөө яг 10 цагаас ч л мэдгүй 10 цагаас уулзъя. Тэгээд гэрээгээ хийгэж тагэрсан байхгүй юу? Тэр Монгол зуучлуулдаг хүнтэй ингээд уулзгаад би ингээд дэншаан суух гээд байж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь яг бүр дэншаан суухаас бараг 1 минут бараг худлаачгүй бараг 1 секундын өмнө өнөөдөр чадхаа байжлаа. Дараа явъя гэж авдээ. Бараг уулзахын бараг 30 минут ч хүрэхгүй хугацаанд заяа. Хэрэг уулз чадахгүй байж олно шүү дээ, ойлгоно л доо. Яг өмнөх өдөр нь хэлэх ч юм уу те, эсвэл бүр 2-3 цагийн өмнө хэлээд мэдэгдэх ч юм уу. Тиймэрхүү юм байх ёстой зүйл үстэй. Тэгсэн чинь ерөөс тиймэрхүү зүйл байхгүй заяа. Шууд уулзахын 30 минутын өмнө би бүр алидийн гэрээсээ гараад тэгээд яжахт нь манай гэр бүр ветераны бодлоос амар халахгүй юу, баг ингээд 20 хэдэн минут талхдаг. Миний ер нь ойрын үед хамгийн их бухимдсан зүйл бол тэр хаа. Тэгээд бүр ингэж байгаа байхгүй ингээд буцаад би ингээд гэрлүүг явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ерөөс 20-од минут ингээд хариу өгөөгүй байсан байж. Гинт хариу өгснөө за тэгвэл уулзах уу өнөөдөр гэж авдیں۔ Юу би гэрлүүгээ харж шүү дээ. За яриалах юм бол ингээд бас яриал байх хаа. Жохон юмд хариуцлагатай хандаасай гэж хүсэж байна. Тэгтээ би өөрөө цаг барихгүй бас байдаг л да. Гэтэ бас хэрэг тиймээс бол би өөрөө өмнө нь ингээд хариу хэлцдэг. Эд ч гэсэн бусдыг битээ тиймэрхүү байдалд оруулаасай гэж хүсэж байна. Гэтэ яг сүүлийн үеэс надад тулгамж байгаа нэг асуулт юм бол бичлэгийн санаанууд бол байгаа л да. Гэтэ яг хэрэгжүүлж чадахгүй ч гэх юм уу. Яг ингээд бас нэг гоё санаа орж ирэхгүй бүр яг ингээд дан гэсэн тийм санаа ерөөс орж ирэхгүй. Та бас яг ямар бичлэг үзмээр байгаа. Намайг ер нь ямар бичлэг хийгээсэ гэж боддیں۔ Би нэг ийм талыг харах байсан ч юм уу. Тиймэрхүү бас бичлэгийн санаа байх юм бол тоо үлдээгээрээ. Өмнө би нэг 3 хоног сошиал медиаг устгасан шүү дээ. Бараг тэрэн шиг адилхан бараг 10 хоног бас нэг тэгээд сошиал медиад ороогүй. Хүйтэн бах ч өнгөлөөгээд ах юм аа. Ер нь л цадсан юм шиг байна. Нилээ хийдлээ шүү дээ. Харах удаад. Хүй инкер амир их харагдаад ах юм. Би идсэн шүү. Яна. Пиндара. Хайрцагнаад. За нэг иймэрхүү байлаа да 10 хоног. Одоо бичлэгээ бас өөрийнхөө хэмжээндээс оруулаад байх болно. Тийм болохоор биний твийг мартаж болохгүй шүү. Би нэрээ чипс авчирсан шүү. Энэ чипсаар ямар автай байдаг байлаа бүр мартсан. Тэгээд идэж үзэх гээд авсан. Гэтэ яг миний иддэг тайпны чипс шиг наа. Би нэг хатногоотой тиймэрхүү чипснүүд бас дуртай. Гэрээ тайдаа бүхэлдээ харуулж чадахгүй ч гэсэн гэрт маа надад бүр хамгийн их таалагдж байгаа нэг хэсэг байгаа. Тэрийг тайдтай урьдчилж харуулъя. Тай тарах уу? Миний бүр хамгийн их таалагдж байгаа хэсэг. Эний араа. Би нөгөө нэг гэртээсэн талаа орхицсан байхгүй юу? Тэгээд оронд нь ийм авсан. Энэ бүр амар хөөрхөн. Амар таалагдаад байгаа. Чан. Тэгээд энэ нь ингээд хөдөлдөг. Энэ хажуудлах нь энэ бүр oh my god. Яах вэ? За хөдлөх юм бол онооч юм шиг байна. Гоё харагдаад. Ялчгүй би эмхтэй үе юм шиг үлээ. Өнөртөөлөгч. Энэ нас бүр амар таалагдж байгаа амар гоё нэртэй. Дараагийн бичлэг хүртэл таад маань намайг марталгүй сайн сууж байгаарай. Тэгээд бас илүү сонирхолтой бичлэгээр уулзна гэж бодож байна. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Shawty, you like you, pigs, make I shot like you did. Now I got my feelings at the door.